зарим хүмүүс хурал хийж байхдаа казар тоглосон юм шиг юм яриад бичсэн байлээ. Тэгэхээр хугацааны үдийг тавьчих байсан 13, 14, 15, 16-нд бол Камбери хотод бол олон улсын хуралд оролцсон. Тэр үеэр бас нэлээд олон хүнтэй уулзалт хийсэн. Чуулганы үйл ажиллагаа болон улсын хурлын дарга, улсын хурлын гишүүдийн гадны зочид төлөөлөгчтэй хийсэн уулзалт, ярьсан асуудлын талаар бол та бүхэнд манай улсын хурлын хамгийн газар түүний хэвлэл мэдээллийн алба парламент цагийн мээнээс би мэдээлэл авсан байхаа гэж бодож байна. Тийм учраас би энэ талаар мэдээлэл хийх хэрэггүй болов гэж бодож байна. За харин өөртөөгөө болон манай явсан хурлын гишүүдтэй холбоотой асуудлаар би тайлбар өгөх хэрэгтэй байна гэж ингэж үзэж байгаа учраас энэ талаар тайлбар хийе. За 10 би сая хэллээ. 13, 14, 15, 16-нд бол Камбери хотод бол олон улсын хурал суусан. За 17-ны өдөр бол Сиднейд одоо нэг өдөр аяллаа хөтөлбөртэй байсан. За 18-нд Хонконг нисээд 19-нд өчигдөр буусан. Ингээд өнөөдөр бол энд байж байгаа юм. За би тэр нөгөө казинод их хурлын гишүүд тоглолоо, ялангуяа Монгол Ардын намын бүлгийн дараа дутх сүрэн тоглосон эднэргээд тавиад ингээд явсан зурагтай холбоотой асуудлаар тайлбар хийе гэж бодож байгаа. За 17-ны өдөр улсын хурлын гишүүдийг одоо Сидней хотод танилцуулах юм одоо хөтөлбөр байсан. Өмнө нь ч юм хөтөлбөртэй бид эндээс явсан. За энэ хүрээнд энэ худалдааны төв, гудамжууд, опера хаус эднэр гэдэг олон газар бид нэр бас явж үзэж танилцсан. За энэ хүрээндээ бас казиногийн худалдаа бизнесийн хамгийн том төв болох D-Star бизнес гэдэг төв бай. D-Star Сидней гэдэг ийм төв байт юм бил. За энэ төвтэй бас бид нэрийг элчин сайттай хамт танилцсан. За энэ төв нь бол дэлгүүртэй, ресторантай, соёл урлагийн тоглолттой, за өөр бол бас ус арга хэмжээний зөндөө болдог юм том төв байл. За энэ төвийн нэг хэсэг нь бол тэр казино байна лээ. За бид их хурлын гишүүд бас энэ казиногийн үйл ажиллагааг орж сонирхож үзье гэдэг байдлаар 3 их хурлын гишүүн хичээл сайттай орсон. Орсон. Манай Арслан намын зөвлөлийн дарга Эрдэнэт улсын хурлын гишүүн Линдаж Янсан, Австрали улсын суугаа элчин сайд Чулуунхүү бид дөрв болоос орж үйл ажиллагаатай танилцаад гарья гэдээ орсон. За ингээ ороод үйл ажиллагаатай танилцсан. Том танхим байлээ. Олон хүн бүжинсэн газар байлээ. Тэрээр нэг ороод гарсан. За ингээ ороод гарах явцад бидний зургийг авсан байна гэж би бодож байгаа юм. Тэгээ зураг авсан байлээ. Сууж байгаа зураг авсан байлээ. Зогсож байгаа үед зураг авсан байлээ. Тэг. Хэдүүл тэнд бол удаагүй гол нь бас үзээ сонирхъя. Улсын хурал дээр та бүхэн мэдж байгаа улсын хурал дээр манай ардаа сэтгчүүнээр ахлуулсан ажлыг хэсэг ажиллаж байгаа. Казиногийн тухай хуулийг боловсруулах, санал дүгнэлт бас бэлтгэх ийм ажлыг хэсэг ажиллаж байгаа. Манай их хурал бас яригдаад байгаа. Энэ парламент амжуул казиногийн хуулийг ярьчмаар байна гэдэг. Энийг ч бодсон ч гэсэн бас одоо Эрдэнэт гişүн бид нар шиг хоорондоо ярьж ийсэн. Хэдүүлээ сонирхож үзье ямар газар байд юм бэ? Хууль мөл одоо бас хэлцэхэд ойлголттой болвол яасан бэ гэдэг. Ингээл бид дөрөв орсон. Одоо үзсэн, сонирхсон ийм л юм болсон. Тэгэл гараад явсан. Тэгэл өчигдөр онгоцолж явж идэл юм боллоо гэж баха бичиг хэлсэн байлээ. Тий. Болсон процесс бол нэг юм болоод өнгөрсөн гэдгийг би хэлье гэж бодож байна. Тэнд бол бидний хувьд бол хэн нэгнээс нуугаад хагаад ах юм байхгүй. Нэгэнт одоо үзий сонирхыг гээд орж байгаа учраас элчин сайттайгаа хамт орсон. Мэдээж та бүхэн бол элчин сайттайгаа хамт сөрөг хүчнийхэн бүлгийн даргатай хамт их хурлынхаа одоо мэрэгсэн ахын парламентчтай хамт тэгээд тоглоо сууж яана гэдэг бол нэг хүмүүсийн сэтгэлд нэг бухгүй боловч бодож байна л да энэ чинь бие хяналттай явж байгаа шүү дээ энэ чинь олон цөөхөөр. Тэм учраас бол бид бол тоглоогүй. Харин бол казинотой бол үзэж сонирхсон. Тоглоогүй. Тэр бичлэг бол гарна л биз тий. 17-ноос 18-нд шилжих шүн гэж их суулж бидэнд. Тэр яг хэдэн цагт ороод хэдэн цагт гарсан юм бэ? За цагийн хувьд бол ороонд байсан нь 10 өнгөрсөн байсан болов уу гэж бодож байна. Тий. Таны бооцоо тавьж байгаа зураг гэж тайлбарлаж өгсөн. Би бооцоо огт тавиагүй, мэдчихгүй. Тий. Зүгээр ийм зураг байна лээ. Би өчигдөр сандрын тавьсан зураг харсан. Өнөрөө тавьсан зураг. За байж. Казин юу тавьсан зургийг харсан. Тэгээ нэг юм хөнгөө хоосон ширээ байсан. Тэрэн дээр манай элчин сайд нэг ажилтнаас юм асуугаад зогсож ирсэн. Тэгээ тэнд Эрдэнэт гишүүн бид нэр юм яриад, иргэд тойроод асуугаад байж ирсэн. Тэр зургийг тавьсан мэт лээ.
бас нэг бид нар нэлээ өмнө тэр төвөр нэлээ удаан явсан юм. Тий. Тэр төвөр удаан яваад жахан альзэрсэн ч байх хөлмөд жахан гүшөөд нэг хажуудлынх нь юмдаар хараа суужсэн чинь бас зур тавьсан байлээ. Тий. Тэрээс би тэгж одоо тавиад оролцоод байсан юм байх. Өмнө ч би ийм президент орж байгаа ч үгүй бодоод үзэж байгаа. Монголчууд бүгд л мэднэ шүү дээ хаана юм. Хажууныхаа хууль улсын хурлаар хязээ авах юм бол энэ хаагтаа амжих болов. Уул нь бол бид нар яриад байгаа шүү дээ. За бид нар чинь бид судлаагүй үз сонирхсон. Судлаагүй шүү. Судлаад хүн байх юм үз. Хэрэгтэй юм уу гэж үнэ. Яг одоо их хурлаар энэ хууль ороод ирвэл бас нэг ямар юм байд юм байна ойлголт авъя гэдэг байдлаар бид рүү сонирхоод орсон тийм. Бид дөрөв. Тийм. Улсын хурлын дараа үгүй. Тийм. Тэр би түр хэлсэн дээштар бизнес гэдэг төв үйл ажиллагаатай бол их хурлын дараа яваагүй. Хөтөлбөртөж байгаагүй. Аялал хөтөлбөр учраас их хурлын 3 гишүүн бид элчин сайттай бас элчин сайд юм ажилтнууд ч явсан. Тийм. Тэгээ албаны хүмүүс бөөнөрөө яваад тэгэл ширээн дээр суудсан тоглоал байна гэдэг бол тийм байх зүйл биш ээ. Ер нь бол сонирхож орж болно шүү дээ. Ямар ч одоо үйлчлэгийн газар. Мэдгүй би өдөр мэдгүй. За. Өөр асуулт байна уу? Тэр 25 сэтгүүчийн асуулт нэр. Ямар? Зураг гараагүй байсан бол та ингээ өнгөрөх байсан юм уу? Зураг гараад ирэв. Гэхдээ би хэрэг одоо биднийг зураг биднийг явж яриад одоо та нарыг ийм сураг байна гэдэг юм уу ийм мэдээлэл байна гэхэд бид орсон. Бид ингэж сонирхсон гэдэг энийг л хэлнэ. Тэрээс судлах гэж юм уу тийм том юм хийх гэж бид нар ороогүй шүү дээ. Тоглож байгаа шүү дээ. Хязээ орж ирэх юм. Яг тэрийг гаргаад ир тий. Гаргаж ирсэн дараа дахиад Тийм. Тэгвэл яг тэрийг гаргаад ир тий. Бид нар тоглож байгаа юм огт байхгүй. Би бол хариуцтай хэлж шít. Тоглож байгаа зүйл огт байхгүй. Энийг би хариуцлагатай хэлнэ. Тий. Сонгуулийн хууль нь хязээ орж ирэх юм бол Зөвж байгаа элчин сайд одоо тийш цэнгэр паспортаар өөрөө 900 ямар юм. Юу юм бэ лээ? Тэр элчин сайдын тайлбар шүү би. Чулуун хөлчин сайдын тайлбараар тэр Сиднейд ороход бол паспорт авах шалгадаггүй юм байлээ. Тий. Шалгадаггүй газар байлээ. Тэм учраас бол тэгэл элчин сайд агуулаад бид орсон. Тий. Тийм л зүйл болсон. Дагуулж яваач гэж хүсэл гаргасан юм уу? Эсвэл Бид нар тэр төвөө үйлчлэгээ танилцж явж байгаа л бид хэд ер нь их хурлаар юм ярьж байгаа бүгдөө орох уу гэсэн жилчээсээ болж байна. Орж би танилцуулж өгөөд тэгэл хамт урсан. та нэгэн 50 бус байна тийм үү? 50 бус угаад байгаа юу байх юм тий. Сандралтай хүндэлтэй байгаа юм шүү. Сандрал бохомд над байхгүй бах тий. Түрэл багш 904-ээр одоо чулуун хүүх гэдэг дарга бол ажлаасаа халагдах хэмжээнд хүрч юм л да. Та эдийг дагаж явснараа. Төрийн албануудаа сайн шинжилсэн шүү дээ. Та өөрөө ахалсан шүү дээ. Гэхдээ яг юм биш тий. Ийм биш тий. Үзэл сонирхсон гэд хариуцлага тооцвол хариуцлагыг бэлэн байна. Тий, тоглоогүй. Гэхдээ үзэл сонирхсон гэд хариуцлага хүлээлгээнэ үл бэлэн. Гүшүүд ийм тайлбар. За би хэлье. Монгол ер нь буруу гэдэг юм бэ? Би хэлье. Та нар бодол доо. Олонхын бүлгийн дарга, цөөнхөн бүлгийн зөвлөлийн даргатайгаа, элчин сайдтайгаа, элчин сайдын яамны ажилтнуудтайгаа, их хурлын ахмад гишүүнтэйгээ бүгдөө нийлсэн сууж ороо тоглож гэнэ гэж хинч бодох. Хинэж толгойд багтахгүй шүү. Бид үл тэрэг бол багтахгүй. Тий. То манайхан л тэгж бодож байгаа. Хаанд бид нар тийм байхгүй. За баярлалаа.